Хай бүгдээ сайн байцгаана уу? Камбожа кафе татамаар ферменталист Габи байна. Тэгээ би та бүгд элдв фермент эсгсэн хүнс пробиотиктэй хүнсийн тухай ярьдаг. Сүүлд хамгийн сүүлд эсгсэн байцаагаа танилцуулах гэж байна. Эсгсэн байцаа. За тэгээ би хоёр төрлөөр эсгсэн байна. Тэгээ бүгд хамтаа хацгаа. Энэ бол хамгийн стандарт, хамгийн энгийн орчтойгоор эсгсэн байцаа. Зүрхс юу болсон мэхээр давс ус байцаа өөр юу ч ороогүй. Энэ жоохон сонирмс хийсэн. Яа энэ одоо за ийм учиртай манайха харуулъя. Хөөсөрсөн газтай. За энэ бол яг фермент хийгдсэн одоо эсгэгдсэн гэсэн үг. За энд мэдээчлэр ийм Himalayan давс хийсэн. За бүгд хамтж үз. За ийм яг эсгэгдсэн яг энэ бүр яг 7 онцгой ийм байцаа байна. Авч үзье бүгд хамтаа. Нарийн шаруу болчихжээ. Тэгтээ муухай биш. Давс нь ихсэн байна. Эсгэлэн гашуун болсон юм. Гоё. Тэгээ давс нь баг байсан бол эсгэлэн хамт нь тод байх байсан болов. За энэ алтраар миний хийж байгаа туршилт энэ алтраар яасан бэ гэхээр байцаа яг энэ шигэ хийсэн давстай. Тэгтээ нэмээд яасан бэ гэхээр ийм улаан жинжөөний нундаг одоо манай гэрт байхаар тэрийг хийгээд үнэн мөнөр болов гэхээр шууд арааны шүүс асгах гэж байна. Одоо кимчи үнэтэй арааны шүүс асгардаг уу манайхаа? Кимчи шиг гэж хотлоохгүй. Даймаг гойсон. Яг энэ нөгөө эсгсэн байцааны эсгэлэн амт тэгээд халуун ногоотой. За энд юу болсон бэ гэхээр шүү дээ тийм. Хоолндогийн нэгэгээд ах байдаг шүү дээ. Тэр ахыг хийсэн ч ороор хийсэн. Тэгтээ мэдээж энэ бол классик герман Европын орнуудад байдаг жорхгүй. Байцаагаа нүдээд давс хийгээд өөр ямар ч орцгүйгээр эсгдэг. Тэгтээ би ингэж эсгэж явах хэвээр нэлээд олон фейлцсэн. Тэгээ фейлцсэн юмнуудаас хальт хийдий гэж бодлоо. Байцаагаа нүдээд шингэн дотор нь хамгийн гол юм шингэн дотроо байх хэрэгтэй. Шингэнээс илүү гарснууд нь хөгжөрдөг. Тэгээ нэг хөгжөргöd хар хүмүү цэнхэр өстэй хөгж болох юм бол энэ бол ингээ хэрэггүй болж байгаа гэсэн. Тэм учраас байцаагаа яг шингэн дотор нь байлгахын тулд би ийм цэвэрхэн ус шилэн савнд ус хийгээд тэгээд хардаа одоо энэ харж байгаа ингээд шингэн нь илүү гарч штэ. Ингээд би дээрэс нь таглаа тавьчих. Тэм учраас тэгээд би байс хийгээл ер нь нэг 2 хоногтоо нэг ингээ илүү гарснуудыг нь доош нь ингээл чихэдсэн. Ингэж эсгэх юм бол одоо амжилттай эсгсэн би. Тэрнээс мэдгүй хүмүүс бол тэгээ эсгээ тавиад болчт юм шиг лээ. Минийхтэй л болохгүй байгаа. За зарим тохиолдолд би болохоор бүр энэ амсалтын тултал ингээд шингэний бас байлгаж болдгүй юм бэл. Тэгэхээр энэ ч өөрөө сагаад энэ эсгэлтийнхаа даавууг норгоод энэ даавуу нь өмхөрцөн байсан нэг удаа амжигт байлаа. Би дахиад нэг үзлээ. За энэ болохоор миний эсгсэн яг энэ жороороо эсгсэн хүрэн байцаа. Тэгээ энэ болохоор бас тийм тааламжтай болов. Гэтэ идэж байгаа л да. Яг энэ орцороо тавстаа. Утаа эсгсэн тэгэл байцаа шиг юм гой классик гой болтуу. Нэг тийм сонин гөр амтлагч хийсэн юм шиг болсон. Тэгээ би дахиж энэ хүрэн байцаа эсэхгүй юм лээ. За тэгээ бүгд үргэлжлүүлээд байцаагаа эсгээрээ энэ бол маш их онцтой, маш их пробиотиктой. Тэгээ эсгсэн байцаа надад ямар санагдсан бэ гэхээр жаа мах уурагтай хоол хүнс илүү их иддэг хүнд энэ эсгсэн байцаа маш их зөхөхөөс гадна амтан ч их айгу зогсож байгаа. Дам мах эзэн мэдээж нүүрс ус авж ийн. Гэхдээ нөл пробиотик юм учраас тэр нүүрс усыг хаяад те ингээ явж болно. Давс хийгээд нүдэд шүүсийн гартал 30 орчим минут нүдэн 30 орчим минут нүдэхээр угаасаа гараад ирнэ. Тэгээд 10 минутанд сайн гардгүй юм байлээ шүү. Тэгэл дээрэс нь сайхан шингэдээс хаваа игээ шингэний дээшлүүлээл тэгэл битүү тавиал өрөөний температурт 7 хоног.